За хөдөлмөрийн үлсний тухай одоо хууль тогтоомж хөдөлмөрийн үлсний доод хэмжээ тогтоох тухай хууль байгаа. За үүний одоо хуулийн зорилт нь бол хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ тэдгээртэй ажиллах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалин хөлсийн одоо доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна гэж байгаа. Гэтэл цагийн харилцаа гэхээсээ илүүтэй бид нар сарын 792 мянган төгрөг гэдгээрээ л нэгдүгээрт яваад байна. Хоёр дахь нь болохоор зөвхөн цалин хөлстэй холбоотой асуудлыг зохицуулах ёстой байдлын хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй уялдсан маш олон бусад бодлогууд эерэг байдлыг давуу байдал үүсгэхээсээ илүүтэй одоо сөрөг санхүүгийн ачаалал үүсгэж байна. Ийм учраас хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй уялдуулсан бусад бүхий л одоо энэ бодлогуудаа болж бид нар бол одоо торгуул хүртэл энэ одоо хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй холбогдсон байсан шүү дээ. Тэгээд одоо тооцох нэгж гэж одоо яг энэ хуулийн хуулийн салбарын одоо торгуулийг бол тусад нь гаргасан. Энтэй нэгэн айдлаар бусад одоо энэ шимтгэл төлөлт болоод бусад одоо энэ төлбөрүүдийг тусад нь гаргах шаардлагатай байна. За хуулийн 5-4 буюу одоо хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хороо нь 2 жилд нэг удаа тогтоох бөгөөд гэсэн одоо үндсэн хугацаа нь байгаа учраас ер нь бол 2 жилдээ нэг удаа тогтоох нь өөрөө тухайн ажилтны цалин гэхээс илүүтэй тухайн цалинг олгож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад бизнесээ тогтвортой хөгжүүлэх эдийн засгийн хүртээмжээ жоохон нэмэгдүүлж сая эргээд одоо цалингаа нэмэх энэ боломжийг өгөх тухай асуудал учраас бизнесүүдийг одоо хамгаалах тал дээр нь анхаарсан ийм залтыг 2010 онд тухайн үед одоо хөдөлмөрийн сайд Ганди сайд байсан, хууль зүйн сайд Нямдорж сайд байсан. Тэгээд тухайн үед одоо энэ өөрчлөлт нь 2 жилд нэг удаа байна гэдэг гол агуулга нь бизнесүүдийг одоо энэ эрсдлээс хамгаалах асуудал байсан юм аа. За яг хоо 7-гийн 2 бол энэ хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй холбоотойгоор маш их одоо энэ төсвийн зохицуулалтууд төрөөс дааж байгаа энэ шимтгэлийн асуудлуудын болон одоо олгогдож байгаа тэтгэр тэтгэмжийн хэмжээ нь уялдаатай байдаг учраас зайлшгүй төсвөөр одоо үүнийг бас хилэлцэж батлаж тухайн одоо жилийн 1 сарын 1-ээс хэрэгжүүлнэ. Хэрв тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш шинжилэн тогтоосон бол дараагийн төсвийн жилээс эхлэн дагаж мөрднө гэж заасан байгаа. Тэгэхээр яалтчгүй төсөв өргөн барьсан энэ шийдвэр гарсан учраас энэ 7-гийн 2-ыг бол үндсэндээ зөрчсөн байна гэж миний хувьд бол үзэж байгаа. За ер нь бол хөдөлмөрийн хүсний доод хэмжээг хүмүүс юу гэж буруу ойлгоод байдаг вэ гэхээр хөдөлмөрийн бүтээмжл юм шиг одоо дундаж цалинтай, ердийн одоо цалинтай их одоо хольж хутгаж бодоод идэг. Гэтэл яг өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь бол зөвхөн цалин хөлсний асуудал биш юм аа. Би тэгээд хэдэн тоон мэдээлэл статистикийг та бүхэнд хэлье. За хэн одоо яг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжаад байна вэ гэхээр ердөөсөд нэгч төрийн албан хаагч байхгүй. Төр бол төрийн албан хаагчдынхаа цалингаа нэмчихсэн. Дандаа хувийн хвшлийн л одоо 90 орчим мянган хүн бол яг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош одоо цалин хөлс авж байгаа гэдгийг нийгмийн даатгалын ерөнхий газрын одоо тайлангийн мэдээн дээр бол байгаамаа. За тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл бол хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй шууд уялдсан байдаг. Сарын 89,100 төгрөг төлж байсан бол яг одоо 4 сарын 1-ээс 106,920 болж яг энэ хөдөлмөрийн үлсний доод хэмжээ хөдөлснөөс болж сар бүрийн нэмэлт ачаал нь 17,820 болж байна. За 170 орчим мянган хүн тий. За малчтын асуудал, малчин гэхэд чинь ер нь бол нэг 280 мянган малчин байгаа бол 51% нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг сайн дураараа. Малчтын 20 хүрэхгүй хувь нь одоо нийгмийн даатгалын энэ харилцаанд орсон байна гэсэн үг. Тэгэхээр төрөөс 50%-ийн дагаад энэ хамрагдалт нь нэмэгдэхгүй байгаа. Ер нь бол маш их ачааллыг одоо яг энэ зөвхөн хөдөлмөрийн үлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор сарын төлөх хэмжээ нь 22 онд нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл нь 56 мянга байсан бол 23 онд 74 мянга, 24 онд 89 мянга, за одоо 25 онд 106 мянган төгрөг болж нэмэгдэж байна. Энэ бол нэмэлт санхүүгийн ачаалал учраас тухайн сар бүртээ хүн одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөх үгүй юу юм өндөр болох тусмаа төлөхгүй байх сэтэл нь улам нэмэгдэнэ. Тэгээд нэг ялангуяа одоо нийгмийн даатгалын нэр хүндийг одоо олон талаас нь одоо муулж ярьж байгаа цаг үед бол маш их хүндрэлтэй гэсэн. За эрүүл мэндийн даатгалын шимтгэл бас сайн дураараа төлж байгаа сайн дураараа албан хөдөлмөр эрхлээд 700 мянган хүн төлж байгаа бол 2.4 сая иргэний төлбөрийг одоо яг энэ хөдөлмөрийн үлсний доод хэмжээний 2%-аар төлдөг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн сарын нэмэлт ачаалал бол орж ирж байна. Яг одоо бол тухайн одоо хамрагдалт малч за 1 минут нэмээ.
За ингээд нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл дээр давхар ачаалал үүсэж байгаа. 25 онд бол сарын 15,840 төгрөгийг бол төлж байгаа. За хөдөлмөрийн тухай хуулийн 144-ийн 2, 144-ийн 3 дээр 25-аас дээш ажилтнтай аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах үүргийг хүлээж байгаа. Ажилуулахгүй бол хөдөлмөрөөсөө доод хэмжээтэй тэмцэх төлбөрийг төлөх ёстой. За одоогийн байдлаар бол 8,000 аж ахуйн нэгж байгууллага төлөх ёстой байтал 800 л одоо аж ахуйн нэгж байгууллага төлж байгаа. Гадаадаас ажиллах хүч авч байгаа бол мөн л адилхан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөдөлмөрийн ёсны доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр төвлөрүүлэх ёстой. За энэ ч гэсэн одоо бас өнөөдөр дахиад давхар одоо ачааллыг одоо үүсгэж байгаа юм аа. Ийм учраас хөдөлмөрийн ёсны доод хэмжээний тухай хуулийг зайлшгүй одоо өөрчилж цагийн одоо хөлсийг тогтоодог байх. За бусад холбогдсон энэ нэмэлт ачааллуудыг салгах тал дээр нь ажиллахгүй бол энэ ердөөсөө болохгүй байна. Сөөхийн төлбөр хүртэл нэмэгдэж байна гэдгийг одоо иргэд одоо гомдол ирүүлсэн.